Ер нь бол яг хөө санхүүжилтийн яг төлөвлөлт хийсэн юм байна. Түрүү намайг нэр хэлжсэн. Ирээдүйд бид нэр яг ашгаа үнэлээ гэж. Ирээдүйн боломжоо үнэлээ гэж. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс хөөдөлтөд хүмүүсээс орон нутгийн биш бүгднгийнх нь албан шил гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ийг л нууцлал одоо байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Та ороод 5 одоо удирж ажиллах энэ 5 тэгээ ийм тэдний санхүүж босгож ирэх гэдэг ийм нууц тал бодлоо. Энэ бол хоор орондоо тусдаа байна гэсэн. Хотынхыг бас авах хийсэн. Хийц бүх одоо дараа нь тань үзүүлчих задар энэ бүх задар. Энийг бид нар тань ойлгохтой юм бол гэжлээ. Энэ бол тэр нэг санхүүжлээ 1 2 3 дугаар хэсэг гэж байгаа. 1-р хэсэг нь нөгөө бүх гişүүдийн татвар хураамж нөгөө хоёр дахь нь бол нөгөө сонгуульд нэр дэвших хүмүүсийн 2-р хэсэг нь сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар мөнгө авч хураамж тэр байна. Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуулиуд бол нөгөө ашиг сонирхлын зөрчил одоо сонирхолтой байгаа компаниуд хандив гэсэн ийм хэсэг өгсөн гэсэн байхгүй. За ингээд одоо бүх загтарч чинь. За гişүндээ татвар 9,000 гишүүн гарганы тооцоод сонгуульны хураамж ийм хүмүүс ингэж байна. Бид нар ингээд авдаг юм уу тавьсан байгаа. За улсын их хурл одоо нэр дэвшигч нь одоо бид нар 100 сая тавьсан. Одоо нэг дээрсээ бол 50, дүүрэг 30, хороо засаг доо 10 гэх ингээд задлаа. Тэгээд томилт хад мушаа тэгээд одоо сонгуульт юм томилт хад мушаа бүгдийг хэрэгцсэн. Бүх хүмүүс байгаа. Гэхдээ бид нар бол байгууллага дээр бол доотлон хилцээний дараа ахлах мэрэгчлэлт өөрчлөлт яснаас мэрэгчлүүдийг бол оруулаа. Ахлах мэрэгчлэлтэн хилцээний дараа тэгээд санхүүгийн хэрэгтэй тэгээд дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээ. Тэгэл ерөөсөө эртнээс хүмүүсээ байршуулаад одоо та яг тодорхой бид бүгдийг солино шүү дээ. Тэр үедээ одоо хүмүүсээ бүгд ажил төрөлтөй болгоно гэсэн. Нэг ясандаа нөгөө хөрөнгө босгох фандрайзингийн систем, барууны систем гэдэг нь практик хийх хэрэгтэй. Яг ингэдэг тийм орон олон байна. Хэд би Европ руу хэд би. Одоо энийг ясандаа таксаар дуурт өгöd билет өгöd. ер нь бол нийслэлээс бол нэг 60 төгрөг босгох. 60 төгрөг босгож байгаа. За том намын хэмжээд биднээс одоо ингээд таныг зөвшөөрөөд яг энэ чиглэлээр санхүүгийн схем хийх юм бол биднээс хийх бэлэн байна. Санхүүгийн схем гэж өөрөө одоо сараас сууж ажиллах хэрэгтэй. Тэгээд яг нь схемээ хийгээд ажиллах схем хийчихвэл дараа нь хураалтыг яаж нуух уу гэдгээс явдаг.